Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч ажлын цалингаас суудгаж авсан нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь багтаан төлөх ёстой. Мөн одоо төлсөн тухай тайлангаа бол дараа сарын 5-ны дотор тайлгнах үүрэг хүлээсэн байдаг. Ажил олгогч энэ үүргээ биелүүлэхгүй тохиолдолд ажилтан ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд төлж гинүү, бүрэн төлж гинүү, алдаагүй төлж гинүү гэдгийг бол хянах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтнанд ажил олгогчдоо гомдол гаргах хугацааг бол тухайлан зааж өгсөн. Энэ бол 90 хоногийн хугацаа байгаа. 90 хоногийн хугацаанд багтаж тухайн байгууллага нь бол хөдөлмөрийн эрхийн маргаанчлах комисстой бол тухайн комиссод байхгүй тохиолдолд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт 3 талт хороонд ажил олгогчоо хариалагддаг дүүргийн энэ 3 талт хороонд бол хандаж гомдол шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Өөр нэг авч болох арга хэмжээний үдэг гэхээр ажил олгогчоо гаргаж байгаа энэ зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдлоо гаргаж шийдвэрлэх боломжтой байгаа.